ээлжил туршилт маань ихийг бэлэн болсон байна. Энэ удаагийн туршилтаар калий йодноос йод гаргаж авах туршилт байгаа. Энэ удаагийн туршилтанд байна калий йод, хураа йод, шаасан тэгэлжний халдвар, калькин цаас, тэгээд үнэлэг төрчин хэрэглэнэ. За одоо хураа калий йодноос 0.5 г хэмжиж авна. Сая жирийн чавсан хураа йодыгоо том ширхтэй йодыгоо юм мундаг хөтлөн гэж жижиглэх байгаа. Тэгээд энэ дээрээ калий йодноос 0.5 г хэмжиж аваад нэгэн жилд олсон энэ хоёроо хооронд харьно. Тэр нь хэмжиж авсан калий йодоо хийгээд нэгэн жилд олсон гэж харьно. За одоо ингэ нэгэн жилд болсон байцаа одоо нэг процесстай угсран нэг процессоо явуулъя. Одоо энэ процессыг калий йод маань ууршаад бүрэнхий оролттой колбоныхоо ёроолт йод маань тасчиж үгсээд тэгээд доор нь болохоор калий йод маань дангаараа үүснэ. За одоо бүрэнхий оролттой колбоны маань ёроолт нь йод тасчиж үүссэн байна. Бүрэнхий оролттой колбоныхоо ёроолт нь наалцсан калий йодоо ингээд калькин цаасан дээр хусаж авна. За одоо энэ гаргаж авсан йодоос баг зэргийг шил аягандаа хийгээд дээр нь баг зэргийн нэрмэл бас хийхээр чин намдаа ашиг чанартай ясвалтыг зогсоодог кентим шин чанартай байгаа. Тэгээд би сая бас лаборатори хийж байгаа явцдаа гараад сэлсэн байгаа. Тэгээд дээр нь калий йодоос ингэж өвчнгийн нам байна. За өнөөдрийн маань йодыг хураа аргаар тавсжуулан нэгж авах туршилт маань ингээд дууслаа. Дараагийнхаа туршилтанд орцгоё. За ингээд та бүхэн асууж авах зүйлээр доор хаягаар өгнө. Баярлалаа.